Зохиолч Эдгар Аллан По. Уушрын ордны уналт. Нэгэн намрын бүрхэг гунигтай өдөр би уушрын ордны зүг ганцаараа явж байлаа. Тэнгэр доогоор үүс хүндхэн дарж салхи үл элэг үлээх тэр өдөр миний сэтгэлд үл тайлагдах гуниг төрүүлж байв. Миний өмнө харагдах байшин эртний хар бараан илэгдэж хуучирсан ордон. Сэтгэлд минь хүйт даав. Ордны эргэн тойронд өхөмөл мэд тогтсон нурж унах шахсан ханнууд, цонхны хонхрууд намайг ширтэгнүүд мэт харагдана. Би яагаад ийм дарамттай мэдрэмж төрж байгаагаа тайлбарлаж чадсангүй. Энэ ордонд миний эртний анд Родерик уушир амьдардаг. Тэр надад сүүлийн үед би сэтгэлээрээ их шаналж буй тухай загтал бичиж надтай зайлшгүй уулзахыг хүссэн юм. Дотгош ормогц ордон доторх уур амьсгал гадаанаас ч илүү хүн санагдав. Ханхуу танхимууд, чийгүү нэрцэн хаан дуу авийг золгож орхих мэт чимээгүй орчин намайг төгшөөж байлаа. Бодолгүй би Родерик ууширтай уулзав. Тэр ихэд өөрчлөгдөжээ. Царайн цон хийж, нүдэнд хэтэрхий гялалтсан. Биеийн туранхай, хөдөлгөөн нь нээрвтэй болжээ. Тэр дуу чимээн тесрүүгүй, гэрэлд мэдрэмтгий, хөгжмөдөл төр зур тайвширдаг болсон гин. Тэр надад гэр бүлийнхээ хараал мэд хувь заяаг ярав. Уушрын удмынхан үе удмаараа сэтгцэн юм гэхтээ. Сул дараа байсаар иржээ. Түүний ихэр дүм мэдлийн уушир хүнд өвчтэй. Удахгүй өвхөн тодорхой болсон байв. Бид хамт хөгжим тоглож, зураг зурж, ном уншиж, Родерикийг тайвшруулахыг хичээсэн ч ордны доторх дарамт улам нэмэгцээр байлаа. Удалгүй мэдлийн нас барлаа. Бид түүнийг ордны доорх бушинд оршуулгын өрөөнд төр байрлуулахаар шийдэв. Түүний царайд амьд мэд улаан өнгө хадгалагдсан намайг гайхшруулав. Гэвч Родерик яараа байсан тул би ирэлцээгээ дотроо хадгалсан юм. Оршуулснаас хойш Родерикийн байдал уламд ордов. Тэр айц давтсан, нойргүй, байнга чичирч, ямар нэгэн аимшиг зүйлийг хүлээж мөмөд болжээ. Нэгэн шөнө аимшигтай шуурга дэгдэв. Салхи ордныг донсолгож, аянга цахилгаан тэнгэрийг зүснэ. Родерик миний өрөөнд ирж цонхоор хар зогсов. Тэр айц давтсан байв. Үүнийг тайвшруулахын тулд би чангаар ном уншиж эхлэв. Гэвч номон дээр гарч буудуу чимээ бүр бодит мэд ордны дотор сонсогдож байлаа. Төмөр цохих, хаалга онгойх, гинж шаргих. Гинэт Родерик хашгирлаа. Би түүнийг амьд оршуулсан. Тэр одоо энд ирж байна. Тэр мөчөд хаалга хүчтэй савж, цагаан хувцастай, цусаар бутагдсан мэдлийн мушир орж ирэв. Тэр ах руугаа унаж, хоёул газар дээрээ унав. Родерик уушир айцаасаа болж газар дээрээ өгсөн байлаа. Би айц давцсан чигээрээ ордноос цогтов. Гадагш гармагц ордны хананд ан цав гарч байшин бүхэлдээ донсолж эхлэв. Асар том ан цав тэлж ордон нурж, нуурын усанд живэн алга болов. Уушрын ордон, уушрын удмын ханд тэр шөнө бүр мөсөн устсан юм.